Зохиолыг бичсэн Ламсрынгийн Саранжаа. Зохиолыг уншсан Туул Сэнди. 9 шөнийн зүүд. Бүүе төрөх тунд өгч байлаа. Гандулмын өвчин үе сэтэрч гадагшаа гүөх гээд байх болсон тул түүнийг харж асрах гэж их ядарч байв. Аавтайгаа хаяа нэг уцаар ярихаас өөр дахиж тэднийхээр очсонгүй. Цэвэл эхнэрийн хялалзан харах муухай харцанд бүүе аль болохоор өртөхгүй хичээн. Тэгээд ч гандулмыг дагуулад гадуур явхад түүнийг алдчих аюултай тул бүүе гадагш гарахаас төвөгшөөд. Энэ хугацаанд ганс өхөөс огт зураг ажиг гарахгүй л байлаа. Хэрэгэн цагаатад гараад ирвэл ярих ахаа гэж гордон уцаа байнга нээлттэй байлгана. Ганс өхийг өрдөө эргэж чадахгүй. Надад гомдож байгаа ах та. Гэтэл би түүний дүүг хараад гарч чадахгүй байдаг. Ингээд ганс өх яагаад гарахгүй байгаа юм бол? Тэр үнэхээр аавыгаа алчихсан юм биш байгаа. Хэрэг хийгээгүй хүнийг ингэж удаан хормооргүй. Хэрэг тэр үнэхээр тийм аимшигтай хэрэг хийчихсэн бол би яана? Миний хүүхэд яах болж байна? Үнэхээр ганхуу ахын хэлснээр олон жил шоронд явчих бол яах вэ? Эцэггүй хүүхэд өөрийгөө хянах чадваргүй охин хоёрыг яаж чад ажил хийж амьдралаа залгуулах вүлээ дээ. Химэн гонигтайхан бодсон бүүе гадаа хашааны хаалга дуурах чимээнээр толгой өргөн харав. Нүүр нь улаан нилэг болсон гандулмыг ногоон дийлдэ намхан биетэй эмхтэй хөтлөн орж ирж байгаа харагдав. Бас яаж орих вэ? Ямар ядаргаатай юм бэ энэ гандулм? Одоо харахгүй гээд яах вүлээ дээ. Хайртай хүний минь дүүн эмчин. Миний дүүл гэсэн үг. Бас удахгүй төрөх хүүхдийн минь аав гэгчүү дээ гэж бодон угтан гарав. Энэ хүүхэд танах хүүхэд мөн үү? Тэр эмэгтэй намуухан дуугаар хэлээд бүүийг ажиглаж төрөх төгсөн юм байна да гэж бодов. Тийм ээ, манай дүү юу болсон бэ гэжээ гэсээр бүүе гандулмын гараас барьж авав. Заашгүй дээ, дүүгээ битгий гаргаж бай. Дээд хашааны айлын нохойд хөөгдөж уруу газар харуулдаж унаад золтой л нохойд уруулчихсангүй. Бурхан минь, харин чадстай хүүхэд ээ. Хид хідэн хүн хашгирч чулуу шидэд байхад улаан галзуу дайраад байдаг айхтар нохой юм гэж гисэн авгай шанааныхаа хөлсийг ханцуугаараа шудран арчхыг харсан бүүвэ. Игчээ, та манад ороож бит хоёр энд нүүж ирээд удаагүй болохоор энд таних хүн байхгүй ингэлээ. Тийм үү, харин тийм байхаа. Саяхнаас харин энэ охин харагдаад байх болсон юм. Манайх ч гэсэн энд хөдөөнөөс нүүж ирсэн айл. Хүн минь оюутан болоод ирсэн. Одоо ч хүн маань удахгүй сургуулаа төгслөөдөө гэж ярих ихнэр их яриа хүн байв. Цаа өгчээ, чихэрэд гэд өмнө нь тавхтаа чихэр тавьсан бүүе чихрээс 2 ширхгийг гандуламд бариулаад түүнийг орлуулан байж хацрыг нь цэвэрлэн им цацгаад авгаа туслалцав. Би чамааг дорж аавда хэлэн за. Миний аав шуудаа дотор сууж байгаа. Миний аавыг ганган чой шуудаа дотор хийчихсэн. Гээд ухсгийн болсон гандулам өрөөндөө ороод хаалгаа тасгийтал хаахад бүүе учиргүй хичээж уучлаарай гэжээ. Манай энэ дүү сэтгцэн жаахан өөрчлөлттэй. Үе тэр нь хөдлөөд байдгийн. Харин тийм болол та зайлуул. Тэгээд та хоёр хоёулахна байдаг юм уу? Гээд авгаа түүнийг өрөвдөнгүй харав. Нөхөр маань эзгүй байгаа. Энэ охин уг нь манай нөхрийн дүү байгаа. Аавын би бас таархан. Би дүүг орхих хүнгүй очиж чадахгүй байна гэж бүүе зовлонгоо ярив. Өө зайлуулаа. Хамар хашааны саахалт айл байна да. Би биенийхээ орж гарч байцгаая. Миний дүү аав руугаа очихгүй юу дөө. Дүү охиноо манайд надад захиад орхичгож бай. Их ч арга эвийг нь олоод хараад байлгүй яах вэ? Их ч нас хүүтэйгээ хоёулахна амьдэрдгийн. Нямхуу ихчээ гэж дуудаж байгаарай. Химэн тэр сайхан сэтгэл дэмэгтэй найр тавин хилээд гарчээ. Тэр ихнэр бүүвэд ээжийг нь санагдуулах хааж. Гандулам өрөөндөө ороод хэсэг төчгнүүлэн ганцаараа ярьж байгаад чимээгүй болоход бүүвэ очиж хаалгаар сэм шагаавал тэр ядарсан бололтой унтаж байхыг хараад бүүвэ нэмсэглэн эргэв. Аюулын харангалтай гинт утсан чангаар дуурахад овсгийн цочсон бүүвэ уцаа хурдхан авч харвал аавынхан дугаар байх тул баярлан ярих товчлуурыг дарж за аваа охин нь байна. Харамсалтай наавынх нь бүлээн амьсгаа халуун дулаах үгс түүнд сонсогдсонгүй. Бүүе юу? Цэвлэгч нь байна. Цэвлийн чанга царгуун дуу чихэн дээр нь сонсогдоход бүүгийн дотор пал хийгээд явж хав. За цэвлэгчээ.
Аав зүгээр үү хэмээн бүүе ихэд итгэлгүйхэн шивнэв. Харин тийм ээ. Чамд дуулахын дээр бахаа гэж бодоод аав нь ч өнгөрчглөөдөө. Ер нь юу ч болоогүй айтай хэлсэн цэвлийн үг чухамдаа бүүгийн зүрхийг хутгаарч зүсээд хайчих шиг болов. Юу гэсэн бэ та? Аав минь. Харин тийм ээ. Аав ч нас орчихлаа. Ихэд бүлээн дулаан хэлэх гэж хичээсэн ч цэвлийн хэлсэн үгс уулс нур хайтай бүүгийн чихэнд аянгийн харанг дэлдэх мэд нүрэглэн байлаа. Бүүе ихүү аавгүй болов. Утас тасарсны дараа бүүе аавыгаа нэхэн дуудан мэгшин уйлсаар орон дээгүүр тэгнэн ойчов. Нэг л мэдхэд түүний нүрийг зөөлөн нэлэх аргадан үнсэх мэдрэгдэхэд бүүе бие эзэмдэн үндэв. Гандулам түүнийг аргадан ганц чихэр атгуулад битгий уйл би чамааг аавдаа хэлж загнуулахгүй заа юу хэмээхэн өрөвдөлтөй харагдана. Миний аав нас орчихсан. Би аавгүй болсон. Миний аав энэ хорвоогийн хамгийн сайн аав. Чи санаж байгаа үстэй. Чи бид хоёрыг энэ байшинд оруулж өгсөн. Хэмээн хэлээд бүүе асгаруулan уйлав. Тийм ээ. Би чиний аавыг танина. Миний аав ч сайн хүн. Миний аавыг шуудан дотор суулгачихсан. Тэр босч надтай цог явахгүй л байсан. Гээд гандулам часгийн ойрлоо. Тэр хоёрыг инхүү уйлалдаж байхад хаалга онгой нэмхүү орж ирээд тэднийг үйлгэртэн харсаар зогсов. Ихчээ, миний аав нас орчихжээ. Та гандулмыг харж байгаач. Гисээр бүүе уйлагнан босч түүний дэргэд очив. Бурхан гончиг сум минь дарих минь өршөө. Яалаа гинэ. Тэгсэн үү? Одоо яадаг вүлээ? Химэн өмөрсөн нэмхүү төдхөн бие байрж бүүэг хараад тэгэлгүй яах вэ? Би дүүг чинь харж бай. Бүүе нулимсаа арчиж баярлаа. Ингээд та манад зүгээр орж ирсэн үү? Гэхэд нэмхүү өврөө ухаж гар утаас гаргаж ирээд их чихэн гар утаас гадагшаа залгахдахгүй. Ингээд бүүэд өгөө. Бүүе утсыг авч хэсэг ноцолтоод яаран буцаан өгч одоо залгадаа гэлээ. Нямхүү утсаа авч гарan хүүтэйгээ яриад орж ирэв. Миний хүү оройхон ирнэ гинэ. Чи явдаад өгмөн. Дүүдээ битгий заваараа. Оройхон тийшээ бид хоёр манад орхон дээр ахаа. Танаа дэлгүүр цаож хаана байгаа илээ. Гэсээр тэр сайхан сэтгэлд эмхтэй гандулмыг авч үлджээ. Бүүэг очиход аавынхан садан төрлийн хідэн хүмүүсээс гадна талигачаа ойр дотны цөөн тооны хідэн найз нар нь гэр бүлийнхээ хамт ирцгээсэн байлаа. Гаднаас орж ирсэн бүүэг тэд өрөвдөж халгасан харцаар харцгаан чимээгүйхэн угтав. Иш хөөх юм. Удахгүй төрөх болчихсон байна штэ. Гэсээр аавынхан том ахын охин болох 40 гаруй насны эмэгтэй хэлээд чимээгүй болов. Хайлсан туглах шиг мэлтэлцэн сайхан ашигласан цэвэл цаад өрөөнөөс аягтай цай байран гарч ирснээ бүүэг харж миний охин хүрээд ирсэн үү? Бид хоёр ингэж өнчөрч хоцрох үүлтэй хоёр юм аа да. Ингэж худлаа уйлгнахад бүүгийн дургу хурч буруу харав. Бүүе, миний охины бие зүгээр үү? Их тулгар харагдаж байна да. Хаунтай байна. Химэн аавынхан дотны найзыг Радна гихчээр дун алдав. Өөрт нь анхаарал тавиад байгаа тэдгээр хүмүүсийг бүүе ус бүрхсэн нүдээр харж би зүгээрээ гэж хивнээд би аавыгаа хармаар байна гэд чимээгүй болов. Ахаад үг хэлбэл бүүе нулимсандаа хахад цацах гээд байлаа. Аавынхын цогцос энд байхгүй штэ. Имлэг юм оргт байгаа. Цэвэл энэ үгийг жигтэйхэн тод хэлэхэд бүүгийн дургу хурч аав минь тэгээд хизээ өнгөрсөн гэлээ. Удаж байна штэ охин минь. 2 өдрийн өмнө өнгөрчихсөн. Маргааш гарах гэж байна. Харин тэгээд гарахаас өмнө хэлж байхгүй юу их чинь. Цэвлийн хэлэх үг болгоно түүний дургуйг хүргэж байлаа. Яагаад энэ олон хонжоохот та надад хэлээгүй? Би түүний ганц төрсөн охин. Амьсгал хураахын өмнө надад хэлчих нинжин сэтгэл танд алга уу? Дөнгөж өнгөрчгөөд байхад нь яагаад дуудаагүй? Юуны учраа аав минь өнгөрснийг надаас нуусан? Гэж багтран хашгирсан охин ухсгийн босч аавынхаа өрөөнд ороод цочин зог тусав. Үсээ хоошин самнсан өндөр зэгзгэр нуруу том алаг нүдтэй жирүүгэр нарийнхан сахалдаа зогтсон цайвар бор царайтай 50 иргэм насны ир аавынхны орон дээр унтаж байснаа охины чимээнээр сэрж орон дээр ихэд өөр эмсгөр өндийн суулаа. Та хин бэ? Яагаад энэ орон дээр унтаж байгаа? Бүүе хоолой зангируулан хэлээд мөнөөх эрт ойртон очив.
Зойлог гэж ингэж цаачих гэж чи арай ууччихсан биш үү? Хүн цааш очих юм. Би энэ найлын зочин байна. Чи хэн билээ? Химээ нөгөө сөргүүлэн асуув. Олон юм яриад байлгүй наад орноосоо бос. Энэ өрөөнөөс гарч үз гэж бүүвээ түүнд зэвүүцэн хашгирав. Ард нь хүлийн чимээ гарч юу олоод байна гэх цэвлийн дуун гарахад бүүвээ түүн тийш огцом эргэж энэ хүн яагаад миний аавын орон дээр хөвтөж байгаа? За яах вэ бүүвээ минь? Миний найзууд энийг аавыг ч муутахаар би ганцаардаад энэ найзаагаа дуудаж ирүүлсэн юм. Аав чи ясыг барьсан ачтан. Ачиг бачаар гэж хүчий чи одоо яасан муухай аштан бэ? Сүр батраагаад ах юм. Аль өвчөө минь уучлж үзтээ. Нөгөө өрөөнд орж амар гэсэн цэвэл бүүвэг муухай харав. Тийм хэцүү байсан бол та надад хэлэхгүй яасан. Энэ хүн миний аавд ямар хамааралтай юм. Би л авдаг харж үзээгүй хүн байдаг гэсэн бүүвээ мөнөх хэрийн баруун гарт аавынх нь мөнгөн цаг байхыг гинт олж харав. Ийм учиртай юм би та хоёр чой гинэ. Арай өнөөх хайраа гимн гэр бүлд гай тарьсан чой биш үү? Гэх бодол өөрийн ирэхгүй түүний цээжийг явчин байх ажээ. Наад цагаа нааш нөгөөх миний аавын цаг байна. Цогцыг нь хөрөөгүй шахан байхад эд идлэлийг нь тоноо юу та нар? Ингээд тисгийн аргагүй нэвч өвчирсэн бүүгээс цэвэл өөрийн ирэхгүй дайлтчин байлаа. Юу олоод байна гэсээр талигаач аавынх нь ач дүү эмхтэй орж ирээд тэдний гайхан харав. Гүй нохоо одоо яах гээд байгаа юм бүү мэд. Надаас хэрүүл гуугаад ах юм. Би талигачиг муудахаар нь ганцаардаад энэ хүнийг дуудаж хамт байсан. Эцгийнх нь ясыг барьсан ачтай хүнийг хөөж туугаад ах юм. Би яах вэ? Ач болсныг нь санаад талигачийн цагийг өгчихсэн. Тэглээгээд уурлаж загнаад баг хүүхэд байж шуналтаа гэдг нь. Ингээд цэвэл нүдэ даран уйлж гарав. Хамаадангийн эмэгтэй саруул бүүвийг харснаа дараа нь цэвлийг харан ярвааж уг нь бүүвийн зөвштэй ганц өрөнд байгааг мэдсээр байж биеийг нь муу ахад хэлчихгүй яасан та. Хамаагүй энэ хүнийг дуудаж байхаар биднийг дуудсан ч болох байсан. Бид ч гэсэн халуун амсгаатай байхад нь уулзах байсан. Би танд хэлээ үсттэй. Би нэг таарах хүн байна. Болохгүй бол дуудараа гэж сүүлчийн удаа ах дээр ирээд явахдаа хэлсэн бидтэй. Гээд бүүвийг хөтлөн цааш одохдоо эргэж тэглээч та ахын эдэллийг хүнд өгөх ирэхгүй шүү гэлээ. Талигачийн ажил явдал нилээд маргаантай болж өндөрлөв. Саруул хэд дахин цэвэлтэй маргаан үсгсэн ч бусдын түүнийг ятхан тайвшруулж байлаа. Тэднийг талигачийг хөдөлүүлээд ирэхэд өнөөх чой гихчээр бас байж байсан нь тэдний дургуутслыг бас хөдөлгөв. Талигачийн бойны цайллага өндөрлөж хүмүүс явсны дараа садангийн хэдэн хүн үлдэв. Мөнөөх чой тэдний явахыг хүлээж байгаа бололтой өрөөгөөр орж гарan холхино. Цэвэрлэгчээ би аавынхаа өрөөнд байгаа түүний эдэлж хэрглэж байсан эд эмцийг аваад явна шүү. Химээ хэлэхэд ашгүй дээ. Энэ охин байр бол алдахгүй явах шиг байна. Ингэж баярлсан цэвэл урайлах нь аргагүй тосон авч. Тэгэлгүй яах вэ өрөмн? Би аавын юмнуудыг чамаас өөр хинд өгөх вүлээ. Саруул үүдээр холхих танихгүй ирийг харж бүүе чи яхаар эндээс аавынхаа амийг авч явах ёстой юм. Тэгж болохгүй шүү миний дүү. Чи бол аавынхаа цорын ганц өрнө. Энэ байр бол чинийх. Аав чи хүний эдэлдгийг эдэлж хэрглэхийг хэрэглэж боломжийн амьдарч явсан хүн. Чи одоо эд юмд нь эзэн суух ёстой ганц өрнө. Аав чи чамайг гэр хороолд амьдарч байгаа гэж надад хэлсэн. Чи одоо энэ байранд ирж амьдар. 49 хоногийг өнгөрөөгөөд цэвэл та эндээс явна үз. Химэн палхи дэлгэлэхэд цэвлийн царай час улааснаа айжмаар цайн бараагаад ирэв. Юу гэнэ та нар ах дүү нараараа бөөрөлгөж намайг хөөж байна уу? Тэгж ч ярьдаггүй ах шүү. Химэн саруул руу ойртон ирэв. Тийм үү? Таны тэр 10 жилийн амьдрал байсан юм уу? Илэгний хавдартай байсан эхнэрээс нь хүнийг салгаж нялх балчир охиных нь нулимсан дээр лойвэрдэн амьдарсан амьдрал чинь жинхэнэ утгатай амьдрал мөн үү? Хэрэг миний ах чамтай сууж тийм том алдаа хийгээгүй бол өдид энэ хорвоогоос ийм амархан буцахгүй байсан. Химэн тачгнахад тэр чамд хамаагүй. Тэр бол надмид бит хоёрын амьдрал. Тэгээд ч би түүнийг өргөж асарч байж өнгөрүүлсэн. Энэ миний гэр орон. Та нар зайлцгаа. Эцэст нь цэвэл тэднийг хөө. Битгий дургу хүргээд байгаараа чи. Одоо байдлаа бид чамаас хөөгдгөө те. Чи ер нь хийн. Өнчөрч үлдсэн ганц охиныг нь дээрлэхэд хамаг эмийг нь цөлмчгөн гэж бодоо юу? Гүү заа юу? Чи миний ахын хууль ёсны эхнэрч биш штэ. Зүгээр л өнгөтэй мөнгөтэй хүний гэрт ирээд хорогдчихсон зайлтай юм.
Энэ байрны хууль ёсны эзэмшигч гэж улсын үл хөдлөх хөрөнгийн газраар баталгаажсан эзэмшигч гэж байдгийн. Миний ах, түүний талигач эхнэр, охин бүүвээ 3 энэ байрны эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа. Энэ байрныхын гэрчлэгээ байна. Энэ байна. Бид ахыхаа гэр орныг хууль ёсных нь эзэмшигчид өгөх гэж байна. Ахын минь цогцыг хуржиж амжаагүй байхад өөр ир авчирч чаад чи энэ сайхан амьдрна гэж санаа юу? Горцсны чин гар зүйц. Харин чи өөрөө зайл химэн саруулыг омогдоход цэвэл юу ч хэлж чадахгүй уурлаж бачуурсандаа хий ангалзах ажээ. Саруулагчээ одоо болио. Аав минь тэнгэрээс биднийг харж гомдож байгаа байлгүй дээ. Би аавыгаа хэрүүлээр хин нэгний хар нулимсаар үдэхийг хүсэхгүй байна. Нэрийн ч аав цэвэл ихчийг сонгож амьдарсан. Яг өнөөдөр би ийм хөөгдөх тухай ярмааргүй байна. Харин та надад туслаад аав минь ямиг манад хүргээд өгөөч гэсэн бүүвээг саруул зөөлнүүдээр харж. За их чинь ойлголоо. Чи ч ядарч байх шиг байна. Одоо хүргэж өгье. Байрны асуудлыг 49 хоног өнгөртөл хойшлуулъя. Ер нь бол цэвэл та эндээс гарах бэлтгэлээ хийгээрэй. Үгээр хэлээд болохгүй бол хуулиар шийдэд өгнө гэж хэлээд саруул босов. Ахын барьж байсан машин дэлгүүр хаана байна гэх саруулын үг цэвлийн дургуг бас хүргээд орхив. Тэрийг ч харин болох уу да. Тэр машиныг авахд би ч бас хувь хөрөнгө нэмэрлсэн хүн гэж намжирдна. За явъя саруулагчээ гэх бүүвэн дөө энэ маргааныг нэг мөсөн тасалжээ. Энэ муу саруул одоо хинбэ? Худлаа штэ. Бүүвэгийн нэрэн дээр авчхаад энэ байрыг өөрөө авах гэж байгаа биз? Шунлын харт боломч нь энэ угийн их зэвэн хүүхэн. Хаа очиж энэ бүүвээ шуналгүй юм гэж бүүвэгийн хөлд олигтойхон суух юм бол байр аавна гэж сүйд болохгүй юм шиг байна. Байрны ор дээр надад байхад саруул хичнээн хуцаад яадгийн. Ёстой нөгөө жингэр нохоо хуцж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэдгийн үлгэрээр би 49 хоног болтол ажиллаж л таараа штэ. Мөнгө байхад юуг л бол юуг зохицуулж болдог болсон гэж өөртөө маадгаар бодсон цэвэл тэднийг ихэмсгэн аргагүй харсаар үдээд тэдний гармагц ханы шүүгэнээс байрны гэрчлэгээ авахар шүүгийг онгойлгоход өөрийнх нь иргэний бичиг баримтаас өөр юу ч байсангүй. Байрны гэрчлэгээ талигачийн хадгаламжийн дэвтэр тэр бүгд алга болсон байлаа. Цэвэл амаа барьж пүү байхгүй байна штэ. Байрны ор дээр хадгаламжийн дэвтэр нь хайччихв. Хайр юм. Тэр муу саруул их том дуграад байсан юм аа. Эндээс бүх бичиг баримт хулгайлчгаа тэгж байсан байх нь муу хулгайч гэж чи. Гайгүй. Чамайг чадахтаа л чадаж хорлохтоо л нэг хорлондоо. Химэн шүд 100 бодов. Гүй ямар сони юм бэ? Бүх төлхүүр надад байхад тэр гिची яаж эндээс бичиг баримт авдаг юм бол цоож гүнжиж эвдсэн шинж алга арай талигач өөрөө дүүдээ өгчихсэн биш вэз. Би ойр чалгаж үзээгүй шүү. Бараг талигач өөрөө авсан байж таарах нь. Өгөж хэвтгэхдээ таарсан харах огч нь гэж бодон талигач надимдыг зөвхөж гарав. Нэгүний гаднаас орж ирэхэд гэрийн зүүн талын орны өмнө өрөөсөн хөлөө дорой нуглан суусан шар царай дохин орсгой шууд гарган инээж өгтөв. Нэгүн гайхан ээж өдөө харвал миний хүү хүрээд ирв. Ээж нь хоолоо хийж гисэн. Миний хүү хоолоо ид гэж чирэн дээр тавхтаа цовин тавьж сэнжтэй аяган цай аяглан байрав. Нэгүн хувцаа өлгөөж ширээний ард сууж өнөөдөр хичээл таарсны дараа нэг найзынхаа ахын хэвлэх үйлдвэрт очиж 6 цаг ажиллаад ирлээ. Автобусны мөнгнөөс эхлээд мөнгө ямар илүүдэх биш. Ингээд охиныг харав. Охины үсийг ард дагдсан дээр нэг боосон байх бөгөөд түүнийг харан инээсээр байх ажээ. Энэ одоо ямар юмтай охин бэ? Ээж одоо хачаа юмнууд гэрч цуглуулад ах юм. Химээ нэгүн дургуйсан бодов. Одоо тэгээд ядрах байх та хүмүүс хичээлээ тараад ажил хийхээр ядралгүй яах вэ? Халаг гэж хэдэн малаа тэр жилийн зодонд алдаагүй бол юу гэж ганц үрээ зовоох вүлээ дээ гэж үгэлсэн нэмхүү охиныг харж миний дүү хоол идэхүү гэхэд охин толгойд охиж энүүнтэй адилхан тавганд идэн гэд нэгүнийг харан бас инээд алдав. Энэ одоо ямар даварцсан гар вэ? Юмтай юм аа хайшин. Тэнийг юм шиг инээгээд балаараад ах юм гэж дахин бодов. Зайлуул энэ охин манай энэ баруун хашааны айлын охин. Ажил явдал гараад эгч нь надад гуйж үлдээгээд явсан. Гээд нэмхүү гандулмын өмнө тавхтай хоол тавив. За би өрөөсө хоол идэхгүй. Эмэгтэй хүн их хоол идэх муухай. Би аавыгаа ирэхээр их хоол иднэ. Манай аавыг ганган чой шуудаа дотор суулгачихсан. Наад хоолоо энэ дүүд өгчих. Ерөөсө би энэ дүүгээ болгож авнаа
гэж ярих охиныг хараад нэгүн төсгий дэлийнэд алдахад яаж байгаа золиг вэ? Ятарсан амтныг шоолох нь чи гэсэн ямхуу хүүгээ муухай харав. Мөн ярва чи дүүч гэх шиг чи одоо миний ихч болж таарах нь гэсэн нэгүн охиныг нэмсэглэн харав. Тийм би чиний ихч болно. За ойлголоо. Дахиж битгий тэгж яриарай гэд нэгүн аяг тавга хураан компьютераа асаав. Өнөөдрийн хичээлээс баталгаажуулах зарим материалаа хайж олоод хэвлэн авснаа тэр гинт охиныг харав. Охин орны доод талын буудан сандал дээр томото гэгчин сууж хачин их уйтгарт автчихсан суугааг хараад гинт нэгүн түүнийг ихэд өрөвдөв. Хөөрхидөө өнчө хүүхэд юм болов? Яагаад юм болчихсан бол? Нэгүн охиныг харан нэмсэглэж хөөе чи хэн билээ гэхэд охин сэртэсгийн түүнийг хараад би юу да гэлээ. Тийм ээ чи чамаг хэн гэдгийг? Намаа ганд улам гэдэг штэ. Ингээд дахин инээд алдав. Тоглох уу хоёлаа? Гүй миний санаа зовоод байна. Ингээд шанаагаа тулсан охиныг хараад нэгүн тис чадалгүй инээд алдчихав. За юун тэр үү? Яагаад чиний санаа зовоод байгаа? Миний ихч ирэхгүй байна. Миний ихчийг дахиад ганган чой шуудаан цуулгачихвал яах юм? Тэгвэл тэр бас аав шиг ирэхгүй болчихно. Гээд ганд улам уруу царайлгаад нямхүү ярианд оролцож яах нь вэ? Наад амтнаа битгий хямраагаад бай. Зайлуул муу аавд нэг эвгүй юм тохиолдсон болол та. Хүний зовлон ямар баагдах вэ штэ. Ингэлээ. Ойлголоо ээжээ. Ганд улмаа чи битгий заваа. Их чинь яахчгүй хүрээд илэрнэ. Харин чи гоё дуу сонсох уу? Гэхэд охин толгоос ихсрээд үгүй би дуу сонсохгүй ихчийгээ хүлээн. Ашгүй ганган чой ихчийг яахчгүй юу? Ингээд түүнээс асуусан байртаа харахад түүнийг юунд ч юм бэ өрөвдөд байсан нэгүнд энэ мэдрэл муутай охин өрөвдөлтөй бас их өөрөмсөг дотн санагдаад байлаа. Нэгүн хувь заяаны нэгэн төөргөөр эхнийхт төрсөн ихчтэйгээ уулзаж байгаагаа яах мэдэх вүлээ. Нэгүн янжин дулам хоёрын гин цагаан үерхэл намар өвлийн саруудын турш үргэлжилж тэрээр охинд хайртай болсноо хэлэхэд охины царайд гүн уйтгар гуниг тодрон хариу юу ч хэлээгүй тул нэгүн баахан эргэлзэхэд хүрээд байлаа. Янжин дулам цаанаа хүнтэй юм болов уу гэх хайрлах харамлах бодол бас цээжийг нь майжлан шаналгах болоод байлаа. Утсан дуурахад охин давхын цочсноо маш сайн инээж химбэ миний ихч мөн үү гэлээ. Янжин дулмын дугаар харагдахад баярт бодол харваад явчихсан нэгүн долоовор хурууга уруулдаа хүргэн ихч чинь бишээ миний найз байна гэд уцаа аван гарахад гандуулам даагаж ухсгийв. Нэгүн сандарч ээжээ энэ охиноо аваач гэж хашгиран гүйн гарч хашааны хойд мухарт очин хайрт охиныхоо утас руу заалгав. Янжин дулмын доонд гуниг цөхрөл цохолсон буйг мэдэрсэн нэгүний дотор палгийгээд явчихав. Яасан бол? Орой минь юу вэ янжаа? Чиний би зүгээр үү? Ямар нэг юм болоо юу? Харин тийм ээ. Би ганцаардаад байна. Надад бүх юм утгагүй санагдаад байна. Тэгээд л чам руу залгасан. Чи гэртээ байна уу? Ээж чинь сайн уу? Ээж сайн. Би гэртээ байна. Бас манай айлын нэг мэдрэл муутай жаахан охин байна. Их хөвгөлтэй бас өрөвдмөр. Хөөх юмда. Тийм хүмүүс угаасаа өрөвдмөр байдаг юм аа. Харин тийм ээ. Ингээд чи хаана байгаа? Уйлаад байгаа мó? Тийм ээ. Би уйлж байна. Би уйлаад гадаа удамжинд явж байна. Хүүе. Яаж байгаа юм бэ? Яасан бэ? Юу болсон? Чи яг одоо наана байж бай. Найз нь одоох яваад очие. Химээ нэгүн сандран хэлв. Хэрэггүй. Намайг уучлаарай. Чиний сэтгэлийг зовоосон гэд янжин дулмын ихэр татан уйлах сонсогдов. Янжаа, чи яаснаа надад хэлчихэлдэ. Хин чамаа гомдоогоо вэ? Арай надад гомдсон биш үз? Химээ нэгүн сандчав. Үгүй. Би чамд юу гэж гомдох вүлээ дээ. Харин чи надад нөгөө дуугаа дуулаад өгчих тийх үү? Химэн янжин дулам хоолой чичрүүлэн гуйв. Ямар дуу илээ гэсэн нэгүн улам сандрав. Яагаа вэ? Нөгөө ардын урлагийн их наадамд тэр хүн байр эзэлсэн сэлэн бөөрөө. За тэгээ л дээ. Яах гэж байгаа? Дуулаад өгчихөлдөө. Энэ дуу миний амьдрал алтнаас илүү үнэтэй. Ингээд охины хоолой зангирахад за гэсэн нэгүн дуулж гарав. Мандаж гардаг нарны манд наагур манан үгүй тунгалаг байна хөө. Манай айлын сэлэн бөөрийг маргаашийн нарнаар мордуулна гиндээ хөөх хэмээн дуулахад охины ханхийдэл санаа алдах нэгүнд сонсогдов. Баярлалаа нэгүнэ.
Миний хайртай байсан хүн энэ дууг дуулдаг байсан. Би хайртай хүнээс хаацчихлаа. Тэр энэ орчлонд амьд байхгүй юм шиг байна. Гээд мэгшин уйлаад янжин дулам уцаа унтраачхав. Нэгүн ихэд сандарч дахин залгасан ч охины утас сүлжээнээс салсан байлаа. Нэгүнийг сэтгэл зовж царай цонхийлгосоор гэртээ ороход мөнөөхөн ажигтай охин түүний орон дээр гараад унтчихсан байлаа. Миний хөө, ээжийнхээ орон дээр унтнуу да. Цаад хүүхэд чи орон дээр чинь гараад унтчихлаа. Зүгээр дээ ээжээ. Би зүгээр годас хаяад газар унтчихъя. Тухай алдахгүй бийц миний хөө. Үгүй гэсэн нэгүн орны өмнө годас хаяад тэр чигтээ буруу хараад хэвтээд өгөв. Яасан бол энжин дуламд юу тохиолдсон бол тэр хайртай хүнтэй л байж дээ. Хайртай хүн нүгүү болсон гэхийг бодоход амь насаа алдсан болов л та. Гадаад ч юм уу эсвэл цэрэгт байсан болов. Хайртай хүн нь лавл хотод байхгүйсэн баг. Яасан ч хэцүү юм битээ. Одоо янжин дулам маань ямар их уйлж чаналах бол тоо. Химээ нэгүн бодож хэвтээд унтчихсан байлаа. Нэгүн тэр өдрөөс хойш янжин дуламтай уулзах гэж эргэлдээд 7 хоног уулзаж чадсангүй. Хичээлдээ бүтэн 7 хоног ирээгүй янжин дулам хөдөө байдаг өвөө гих рүүгээ явчихсан байлаа. Нэгүн янжин дуламын хойноос шаналсаар гэртээ ирвэл ээж нь яарсан ямар нэгэн юм шаналсан бололтой гадаа зогсож байлаа. Ээжээ, гадаа зогсоод яаж байгаа? Салхитай байна, даарчхан штэ. Гэртээ орооч гэхэд нямхуу гудамжны эхөөд харж өнөө түргэн байдгүй шүү. Уг нь айл эрт дуудсан юмсан. Ингэлээ. Юу гинэ? Та түргэний эмчээр яах нь вэ? Та зүгээр үз хэмээн нэгүн сандран асуув. Ээж нь яах вэ? Энэ хажуу айлаа охин төрөх гэж өвдөөд алт рүү дуудлага өгсөн түргэний эмч байдгүй гэж ээж нь арга барагдсан байдалтай хэлв. Одоо тэгээд яах вэ ээжээ? Би гүөхүү гэсэн нэгүн гандулмын орлох дуунаар цочин эргэж харав. Нямхуу ихчээ, манай ихчийн гэдэс хаагарчихсан. Жаахан дүү гараад уйлж ийн. Ихч таныг дуудсан гэж хашгираад гандулам тэднийг чиглэн ойртож байв. Гээ минь одоо яалтай вүлээ гэсээр нямхуу тэднийх рүү гүөхөд нэгүн даган гуйж тэр айлын байшинд оров. Галзуухныхаа өрөөнд хулдаас дэвсэн сөхрөн суусан залуу бүсгийн өмнө дөнгөж төрсөн ялах хүүхэд саруулсан чарлаж байлаа. Бурхан гончиг сум минь гэж чангаар дуу алдсан нямхуу их хүүхэд хоёрын өмнө сөхрөн сууж чичирхийлж салгалсан гараар хүүхдийн хүйг таслав. Алив миний хөө хурдлаарай утас олоод ир. За би гэрээс аваад ирээ. Бойл гэмээ хүүхэд нүцгэн байна. Салхи авчих нь хаал гонгоолгож болохгүй. Тэгэхэд би яах юм бэ? Энэ айлын утас нь хаана байдг юм бол? Хөөе, гандулмаа. Утас уу? Мэдхгүй. Чи өөрөө ол. Би энэ жаах хүүхдийг авлаа. Иш чааваас та энэ хоёрын байж байгааг алив энэ миний үснээс тог ус эцээхэн зулгаагаад аваад орхи химээ нэмхүү уцаарлахад нэгүн тийш зориггүйхэн дөхөв. Алив миний хөө хурдлаарай хүүхэд үлгээдэх даав аваад ир. Одоо яах юм бэ? Би хаанаас давуу олно гэсэн нэгүн танихгүй айлын унтлагын өрөө зөвлөв. Өөлгөө байгаа, тооронд байгаа гэх залуу ихийн ядруу дуу нэгүнийг баярлуулав. Нямхуу нялхууг жимбитл нүлгээдөөд нэгүнд өгөөд сая төрсөн ихийг асрах ажилд оров. Халуун бүлээн оршихугаас хүй тасарч хүний орчлонгийн хүүтэй илгэнд унсандаа шарлхан орилсон ялхуу нэгүний халуун дулаахан ингэр тэврүүлэн таатай гэгч нь үнэгчлэн мишгэлзэв. Хувь заяаны бас нэгэн даажинд эргүүлэг дөнгөж төрсөн хүүг авгахынх нь халуун илгэнд тэврүүлж байг сандарч твдсэн хүчин мөхөс хэдэн хүн яахан мэдэх вүлээ. Төрөгний эмч бүүийг төрөөд ихсээ гаргаж авахт нь иржээ. Гэрийн нөхцөл төрсөн анхны төрөлд хэвэн байгааг эмч харсан ч их хүү хоёрыг төрөх эмнэлэг рүү авч явжээ. Ирина төрсөн эцэг рүүгээ очоод алдар нэрнээ ихэд алдаршиж дээдсийн хүрээнд хамрагдсан ч бүтэн 5 сар болоход нэг ч удаа ээж дүү хоёр дээрээ ирсэнгүй. Ээжтэйгээ утсаар ярихдаа удахгүй охин нь гэртээ бүр очно гэж хэлж байсан тул лавг долом өдөр бүр охиноо хүлээж өндөлзөн. Энэ шүнж гисэн охиноо ярих болов уу гэж хэсэг хүлээсэн лавг долом унтахаар хэвтэв. Тэр дорхноо л унтчихсан байлаа. Түүний зүудэнд анхны хайрын эзэн дорж охин Иринадаа хөтлөлцөөд өгөөмрүүлэн өмнөх овооны дэргэд сууж байх бөгөөд овооны доод талын жалганы хэдэн модны нэг том хар модны дээд үзүүр нь хувхайран салхинд хугарч унсан бүдүүн өмөх болсон хөх модны язаараас шар дуртан бүс салхинд үл мэдэг хийсгэн харагдана.
Хүү доржоо чи яагав вэ гэж лавг долом хэлсэн боловч дорж түүнийг сонсохгүй байгаа бололтой Иринатай юм ярин тэнгэр өөд заана. Ирина охин минь доржиг чи таньдгийм үү гэж лавг долмыг тэсгэлгүй асуухад Ирина эргэж харсан боловч юм хэлсэнгүй. Түүний царай цусгүй мэд цонхийн цайсан харагдана. Лавг долом охин өөдөө очих гэсэн боловч хоёр хөл нь урагш хөдөлсөнгүй. Нэг харахнаа доржийн толгойг их биенээс нь салган барьсан чой жалган их уруудангүй иж нөгөө хувхаарсан мод руу доржийн толгойг шидчгээд буцаад гүйчхөв. Ча зогсооч чи доржиг алжглаа штэ гэж хашгираад лавг долом сэрчгэв. Түүний хамаг бие шал нойтон болтлоо хөлөрчихсөн байлаа. Ямар муухай зүуд вэ? Энэ зүудийг 9 шөнө дараалан зүудэлдэг нь ямар учиртай юм бол? Дорж маань амьд минь байдаг байгаа да. Гүтгээд ирээ натаа сууж байдаг нь ямар учиртай юм бол? Ингэхэд охин минь зүгээр байгаа. Царай зүсэн цусгүй юм шиг цонхигоод ямар хачин амар харагдав. Бас чой юу ч үлээ дээ. Доржийн толгойг тастаа зогтожгүйгээд мод руу хийчихин. Ямар муу ёртой зүуд вэ? Бурхан минь. Чой очиж доржийн толгойг бариад гүөхтэй яах вэ дээ? Түв ямар ойлггүй зүуд вэ гэж бодсон лавг долон босч арцаар бие ариутгаад буцаад орондоо орж хөвтөв. Түүний сэтгэл ямар нэгэн зүйлд завнаад ол байлаа. Хэсэг уймарч хөвцсөн лавг долон унтчихсан байв. Яг нойрон дунд толгой дээр нь утас тачигнан дуурахад давхын цочсон лавг долом ухсгийн өндөөж утсаа шүүрч авав. Зүрх нь балбалзан учир тоомгүй ойрхон цохилно. Байна уу? Харилцуулт Иринагийн байж зөвхөн дарчилсан дуу хадаад явчихад толгой төгс нь босох шиг хамаг биеийн зараас нь лавг долом үсрэн босов. Байна уу? Ирина, миний охин, чи яаж орох вэ? Химэн лавг долом орсоор хашгирав. Гэсэн ч асар их яолн тарчлагч Ирина ихтэй юу ч хэлэх чадваргүй зөвхөн л яолох ажээ. Ирина, миний охин, чи ээжигээ сонсож гин үү? Гой, ээжтэй хариулаач дээ охин минь. Харилцуулт чанга түрэмгийн дуутай нэгний зэрлэг балмад дуун цөс цалгааж өвлөгчөн минь охиндоо хайртай бол энэ охины чинь амь чамд хэрэгтэй юм бол тэр намчийн овт нөлөөлөл үзүүл 5 цагийн хугацаа өгье. Яг 5 цагийн дараа бидний тавьсан болцлыг биелүүл. Эсчээгвэл бүх хүүхдүүдийг чинь толгой дараалан хятна гэж мэдээрэй. Ойлгооч гих зэвүүн хүйтэн дуун чихийг нь өрөмтгөхөд лавг долмын хамаг бие сийчгдэх шиг болов. За, би ойлголоо. Гой танаас миний охиныг л битгий зовоогоорой. Амьд л байлгадаг юм шүү. Одоо намчийн ов руу очлоо. Би заавал түүнийг зөвшөөрүүлж охиноо аврах болно. Энэ их хүний үг шүү. Таач мэдээж бас ээжтэй л байлгүй. Химэн лавг долом ихэд зориглон гуйв. Битгий олон юм яншаад вэ өлөгчөн минь. Намчийн ов бидний шаардлагыг биелүүлсэн цагт энэ гिचийг чинь буцааж өгөх болно. Зэрлэг балмад тэр ирийн аимшиг занал хийлэл түүний зүрхэнд мис заах шиг болгов. Саашинка хонгор минь миний хүү босоороо цаан чи аюул боллоо. Игчид чи аюул тулгараад байна гэж асгартал уйлах ээжийнхээ дунаар Саша ухсгийн босов. Ээжээ юу болов вэ? Ямар нэгэн муу юм болоо юу? Гэх хүн яарч сандчан хувцслав. Миний хөө машиныхаа дэлхүүрийг ав. Бидэнд аюул учирлаа. Игч чинь аимшигтай муу бүлэглэлийн хүмүүст баригдчихсан болол та. Тэд түүнийг тарчилган зовоож байна. Тэдэнд юу хэрэгтэй юм бэ? Тэд хаана байна? Би эр хүний хувьд тэдэнтэй нүүрс тулган учрах ёстой. Болохгүй минийх үү? Тийш хинч очиод ямар ч амжилтанд хүрэхгүй. Намчийн новын гаргах шийдвэрээс игчий чи амнаас хамаарах болчиход байна. Хууртал хүмүн. Намчийн өвөд явцгаая. Саша явууд дундаа машиныхаа дэлгүүрийг авч ээжигээ төвшин гадагш авч гарав. Ээжээ, намчийн ов гэж хин юм бэ? Энэ хүн надад бас халамж тавих хүсэлт гаргаж байсан гэж асуусан Саша хурд нэмэн урагш ухсхийв. Саша, миний хүү одоо сонс. Одоо чи үннийг сонсох цаг болсон. Намчийн ов бол Ирина та хоёрын төрсөн эцэг. Хуучин социалист нийгмийн үед гүржийн коммунист намын нэг зүтгэлтэн байсан. Хожим нь иргэний нэг хөдөлгөөнийг толгойлогч болж улс төрийн карьераа өсгсөн бохир улс төрч анархист. Тэр бохир ажиллагаанд гарчсан нэг учраас би та хоёрыг тэрнтэй уулзуулахаас татгалздаг байсан ч тэр өөрөө та хоёрыг олоод ирсэн. Иринагийн авьяас бэлэг гоо сайхан түүний анхаарлыг татсан биз. Тэр Иринаг надаас уруулж чадсан.
Хэлсэндээ хүрч түүнийг богино хугацаанд дээд зэрэглэлийн жүжигчний зэндаанд аваачиж нэр алдартай болгож чадсан. Энэ нь түүнийг Намчин Новын дайснуудын анхаарлын төвд аваачсан бололтой. Тэд буруу гарын нэг бүлгэллийнхэн байгааг нь гарцаагүй. Намчин Нов тэдний хүсэлтийг хүлээж авахгүй бол эгч чинь амь насаа алдах аюулд учраад байна. Ингэсэн лавг дулам мэгшин уйлах ажээ. Ээжээ та тайван бай. Эгч түүний төрсөн охин юм чинь тэр эгчийг аврах ёстой. Ингээд Намчин Новыг хаана байдгийг гээд цаашаа ээжигээ харав. Москвагийн дээдсийн шинэ хороололд хамгаалалттай л байж таарна. Энэ шүн болсон хойно түүнтэй яаж нэвтэрч уулзах вүлээ? Би ганцхан түүнээс л айж байна ээжээ. Цаашаа Намчин Новын том байшингийн үүдэн тулан алдан зогсоод сигналаа бохируулахад бүрэн зэвсгэлсэн түүний хамгаалалтын албаны залуучууд гүйлдэн ирж машиныг нь тойрон бүчөв. Өмнөө буу барьсан хоёр залуу машины хаал гонгоолгож гараа ардаа аваад машинаас гар гэж захирав. Нэг хүчит гар саашааг суудал дээрээс хуу татан газарт авч шийтгэхэд лавг дулам дуу алдан хашгираад машинаас үсрэн гарав. Та нар чинь яаж байна? Наадах чинь миний хүү, Намчин Новын хүүхэд. Би Намчин Новтой уулзах зайлшгүй шаардлагатай ирлээ. Лавг дулам гэдэг эмэгтэй хүү Сашагийнхаа хамт ирээд байна гэж Намчин Новт хэл. Химэн лавг дулам оволцон цохилох зүрхээ барьж ядан хашгичав. Ахлагч нь бололтой нэг хүн орсноо удалгүй буцан гарч ирээд наадуулаа оруул гэж захирахад залуус ярагдан тэр хоёрт зам тавьж өгөв. Намчин Нов тэднийг нэг давхрын уулзалтын том танхимдаа хүлээж авав. Намчин Нов, чи түүний төрсөн эцэг, чи охиноо аврах ёстой. Тэд Иринаг тарчилхан тамлаж байна гэж лавг дулам нулимс асгаруулan хэлээд Намчин Новын ширүүн хар нүдийг ширтэв. Лавг дулмаа, би мэдэж байгаа. Чи зөвхөн ийм юмны төлөө миний ажлын цагаас хумсалж байгаа мó? Намчин Нов, чамайг өөдгөө амтан гэдгийг чинь мэднэ. Гэхдээ арай ийм арчаагүй гэж бодоагүй шүү. Ийм юмны төлөө гинэ. Миний амьдралын хамгийн үнэтэй зэнтэй юугаарч сойшгүй охин тэнд зандалчдын гарт тамлагдж байна. Чиний төрсөн үр шүү дээ. Чи түүнийг авраач. Гуй. Чи миний охиныг зандалчдын гарт өгөх гэж авчираагүй зү. Намчин Нов, гуйж байна. Миний охиныг авраач дээ гэж лавг дулам гуйсаар л байлаа. Намчин Нов ширүүн хар нүдэрээ их хүү хоёрыг ээлжлэн ширүүн харж та хоёр гэрте хараад хүлээж бай гэлээ. Ноён Намчин Нов, таны энэ үгийг бид ямар утгаар нь ойлгол болгосон бол миний эгч маш хүнд байдалд байна. Тэр таны дайснуудын гарт байна. Танд түүнийг аврах бодол байгаа үгүйг би мэдмээр байна. Хэмээн Саша ихийгээ хааж зогсоод хэлэв. Чи Саша юу? Чи намайг хинбэ гэдгийг мэддгүү? Мэднэ. Мэдэнч гэжтэй. Сая ээжээсээ дууллаа. Тэгээ чи чухам юу бодож байна да хүн минь? Надад эгчийг аврах ганцхан л бодол байна. Миний дэргэд хизээч байгаагүй эцгийг хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа мэдээж туслах байх. Бас шазрун гэж байгаа. Молодец. Ир хүн. Харин чи одоо ээжигээ тайвшруулад гэрте хараад байж вэ. Би новшин тэр бага ясны салан тусгаарлагч бүлгийнхэн рүү хүмүүсээ явуулсан. Иринаг тайвширтал нь ихийнхэн дэргэд байлгах болно гэсэн Намчин Новын үг их хүү хоёрыг баярлуулан багч болов сэтгэлийг нь тайвшруулан буцахад хүргэв. Гэсэн ч азгүй тавилан тэднийг хүлээж байлаа. Намчин Новын хүмүүсийг очиход голдуу бага яснуудын төлөөллөөс нэгдсэн их гүрний дарангуйллын эсрэг үзэлтнүүд бага яснуудыг эрхшээлдээ оруулан сөхрүүлэгч бүлгийн толгойлогч Намчин Новын охин Москвагийн тайз дэлгэцийн эрч жүжигчин Иринагийн цогцыг орхиод зогтсон байлаа. Лавг дулам хүүтэн салхи шууган үлээсэн хаврын тэр яоцгүй саарл өдөр хайр тохноосоо үүрт хагсан туйлын гашуун зовлон идлэв. Иринаг оршуулах гашуудлын цуваа Москвагийн гудамжаар бүтэн 2 цагийн турш явж өнгөрчээ. Иринаг оршуулсан тэр өдөр буюу 3 өдрийн дараа салан тусгаарлах үзэлтнүүд Намчин Новын өөр нэг эхнэрээс төрсэн Борисыг хулгайлж бас тарчлан алсан байлаа. Намчин Новын гэр бүлийнхнийг битүү айдас бүрхэн авах нь тэр. Ойр ойрхон үрийн хагцал үдсэн Намчин Нов галзуурчлаа уурлаж өөрийнх нь болон намынхын эсрэг тэрслэн боссон бага ясны 2 тусгаар бүлэглэлийг нухчин дарж асар их цус асгаруулав. Намчин Нов өөрийн хүү Саша Монгол эхнэр лавг дулам хоёрыг хамгаалтанд авч өөрийн харштай ирж амьдрахыг хүсч төлөөний хүнээ явуулсан ч лавг дулам Саша хоёр өөр бодолтой байлаа. Тэд Монгол руу яаран гарах бэлтгэлээ хангаж байв. Их орон, ижи аав, инхри үрээсээ 20 гаруй жил алс амьдарсан лавг дулам инхүү Сашагийнхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Монголоо зорин гарчээ.
Хинч мэдэхгүй бөгж болох бэлэн сайхан байртаа боллоо гэж бодсон ч цэвлийн нөхрийг өгөхийг үнэн хэрэг дээрээ хүлээж байлаа. Хүлээлт ёсоор болж зүрхний өвчтөд тэрээр нас барж чой цэвэл хоёрыг баярлуулсан ч талигачийн ах дүүс тэднээс байрыг нь булаацалдаж баахан тав алдуулав. 49 хоног гэдэг ашиглаж чадвал их хугацаа. Хуурамч үл хөдлөгийн гэрчлэгээ гаргуулад энэ муу шунал шүглсэн байрыг нь зарж орхиод хоёлаа нэг тийшээ амархан гэрчин болтож орхив. Заавал Монголд амьдрах албатай мó? Хоёлаа хил гараад явчихъя. Тэр хүн шиг амархан юм алга. Химээ хүний хөрөнгөөр хүлжиж сурсан чай цэвлийг ятгажээ. Мөнгө нь надад хэрэгтэй болохоос энэ зэргийн хөгшин авгаа надад хэрэггүй. Би мөнгийг нь аваад ор мөргүй алга болчихно. Хуурамч бичиг баримт үйлдэж хүний байр зарсан хэрэгтэй энэ авгаа ялаа идлээд шоронд морилно биз. Химэн чай бодож цэвлийн хоног өдөр өнгөрөөж байлаа. Чойгийн эртний танил Монхон гихчээр тэдний дээрч хоноод явахдаа байранд нь цэвлийн нэр дээр гэрчлэгээ гаргуулж өгнө гэж хэлээд түүний гарыг атгаад явснаас хойш цэвэл ойр суурин юмаа зарж чойтой хамт амьдрахаар Монголоос явнаа хэмээн бэлтгэж эхлэв. Ер нь яадгийн надмид өөрөө миний хойноос хөөцөлдөж байж надтай суусандаг. Хүн гэдэг тэгж байгаад мөнч муухай юм а да. Үхэхтэй байрны хойр дээрийг ах дүүдээ өгчөгдөг. Уг нь энэ байраа надад өгнө гэж ярьдаг байсан хүн дээ. Худлаа л юм байна. Арай энэ чойг мэдчихсэн юм биш байгаа. Тэгээд байраа охиндоо өгөх болсон юм болов уу? Ер нь энэ чой хэр хүн юм бол тоо. Уг нь ч зайлвал манай талигаач бурхан шиг хүн байсан да хөөх юм. Чой лав их л шуналтай хүн гэдэг нь илт харагдаад байгаа. Яахаараа өдийн насны хүн чинь ихнэр хөөгдгөө байдгийн бол энэ нэг л ноото санагдаад байгаа. Бүүгээ эцгийгээ дуурайсан өр зөөлөн хөөхөд арайч байраа авна гэд намайг хөөгд гаргахгүй л болов. Нас маань 50 өгчлөө. Хэнийг нь мэдэхгүй энэ хүнийг дагаж салбганаж явж хөхөө хэрээг дуурайж хөлөө хөлдөөдгийн үлгэрээр орчих үе дээ. Энэ чайг явуулчаад байрандаа үлдчихдэг бүүгээ гайгүй байсан ч өнөөх сарвал нэрээд гай хөөж хэрээд хөөгдөж гарч нүдний булаа болдгийн болов. Энэ чай уг нь мөнгөтэй л хүн шиг байгаа юм да. Алс хитэн хэд гурван юм салгачхаар юур олдох болов? Чанганч чанга хүндээ гих бодолд хатаж чойг дагаад явах шийдвэрээсээ зарим үед няцавч цэвэл алсуур түүнийг дагахаар шийдэж байлаа. Нэг өдөр гаднаас нүдэндээ хар шил хийж нүрээ тагалсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн дагуулж ирсэн чой шуудхан өрөөгөөр орон тэдэнд байр танилцуулж гарав. Бид ч яг өөртөө суухгүй юм байгаа. Та тэгээд энэ байраа хэд гэж байгаа гэж эмэгтэй чойгоос асуув. Бид бас байраа зарж хаад гадагшаа гарах гэж яах яруу байдалтай байна. Манай байрны хувьд ямар ч асуудал байхгүй л дээ. Яах вэ? Хин хиний ашиг сонирхол байна. Боож хаах юм алга. Та хоёр 130 саяд авал та. Химэн чой тоомжиргүй хэлв. Зааха, шууд ярилцъя. Хоёр дүүн байр худалдаж аваад цаашаа хэд гурвыг нэмж зардаг байрны чэнж ухаантай юм л да. Хуучин байрны хан шунж байгаа. Бид бас ашиг харахгүй бол төв гихтэй шүү дээ. Та байраа 120 саяд өгчихөл дөө гэж залуу чойг шалав. За тэгээд энэ зэргийн байрнаас ашиг олохгүй ч гэж юу аах вэ? Ах нь ер нь бол гадарлан шүү. Арга ятахад та нар 150 саяд нуухан штэ. Гэхдээ яах вэ? Эр хүний замын хүзүү уурт зааны хүзүү богино. Хэлсэндээ авав. Харин 120 саяас ганц ч копейк буухгүй шүү. Гэсэн чой цэвлийг харж нүд ирмээд тиймээ хөгшөн гэхэд цэвэл толгой дохив. Залуу хоёр алгаа хооронд нь үрчээж за тохирлоо. Харин жинхэнэ мужик юм гэж хоёр дүүн маргааш өглөө мөнгөө байраад хүрээд ирээ. Тэгээд хамт үл хөдлөх явъя. Ингээд буудан дээр суу. Чой хизээний юм үзэж нүд тайлсан хүний шинжтэй нэв хийлж тэг дүүнэр сууцгаа хин хинээ хохирохгүй 8 ихийг сайхан байдгийн. Та нар 8 ихийг сурсан залуус байна. Харваа сандашгүй. Аль хөгшөн чихэр жимс ганц гайгүй шилтэй юм аваад ир. Дүүнэрийг дайлах хэрэгтэй үстэй эн чинь. Гиснээ зогссоор байгаа хүүхнийг харж хошоогоо цорвоолгож хөөе миний охин суухгүй яасан. Сууг юм. Нэгэнт яриа хөөрө тохирсных юунд яарах вүлээ. Суу. Дүү бас тэгэж байгаад овоо эрийн шинжтэй юм гэж. Эр улс танилцаад ганц юм хуваагаа цогчход ямар согтох биш. Юу нь болохгүй ах вүлээ. Гэхэд залуу дуртай байгаа бололтой алга ташив.
Хит дараалан хатуу архинаас гүрдсэн залуу меншин улайж түүнээс дутхгүй халамтсан хүүхний дуу чангарч тастаас инех ажээ. Энэ үед яагаад ч юм бэ цэвлийг нэг л битүү айдас бүрхээд сайн ханийн буйнд толгой өвдөх зөөлгүй элбэг хангалуун амьдарсан орондоо харамсч хүнд өгчгнөө гэхээс цаанаа л нэг эвгүй оргиод байсан тул галтгооны өрөөгөр эргэлдэж тайвшрах санаатай аяг кофе найруулан ууж суулаа. За дүүнэр юм найдвартай сайхан шүү. Маргааш өглөө хаан банкны энэ данс руу 120 сая төгрөгөө хийчгээд капитан за бариад ирээрэй. Бэлэн мөнгө авч явах тийм сайн юм биш. Хайж өргөдүүлвэл яа. Тэгэхээр ахын та хоёртой хамт яваад байрныхаа гэрчлэгийг нэр дээр чинь болгоод өгнө. Үл хөдөлгөөр ч одоо миний найзууд дүүрэн шүү дээ. Химээсэн ч тажигнтал хөхрөв. Ах ч том юм аа. Ингээд гэрчлэгээ бидний нэр дээр хит хоног чилжих бол үннийг хэлэхэд яаралтай бол сайн байна. Хоёр дүүд нь мөнгөний хэрэг гараад байна. Гэх залуу элт түүнийг золгойдан инээд алдах ажээ. Юу их удах вүлээ дээ. 48 цагийн дотор пад гэрчлэгээ та нарын нэр дээр бичигдэх болно. Хүүхний нүд гэрэлтэн баясгалантай гэгч нь хөхөрч. Хүүшээ, юу сайн юм бэ аха. Цаашид ч гэсэн хамтран ажиллана шүү. Хоёр дүүд нь энэ мэд бэрхшээл их л байна. Үл хөдлөхөд нүхтэй болчихвол их юм хийх үүд хаалга нэгдлэл гэсэн үг штэ. Таныг бол гомдоохгүй шүү. Боломжийн ашиг өгөн штэ ахта бол. Гээд хүүхэн түүний гарыг барин сэгсчэв. Дөө охин шууд намайг олзлох шивдэ. Ер нь ч тэгээд ах чинь Яндата ирэх хүн. Аманд орсон ашгаас татгалзвал эрийн тэнгэр орхин вэз. Ямар ч байсан дүүнэр эхнийхээ наймыг хоншоортой хийчих. Ахыхаа дансанд мөнгө шилжүүлчих. Тэгээд л боллоо. Ах нь хоншоортой залуус бол туслана штэ. Болохгүй юм байхгүй. Ингээд ч алгаа дэлгөв. Окей аха. Өглөө 9 цагт байрны ч мөнгө таны дансанд байна. Химээ нөгөө хоёр зэрэг дуурав. Окей. Тэгвэл асуудал алга. 10 цаг гэхэд гуруула үл хөдлөх хөрөнгийн газар очино. Нотрат энтер гэж цаг алдаад юу хийх вэ? Харин та нар иргэний үнэмлэхнийхээ хуулгыг авчирхаа мартваа. Тэгээд л бүх асуудал дууслаа. Нэг бол та нар өөрсдөө мэд. Бас та нарын саналыг асуухгүй бол болохгүй шүү дээ. Аль эсвэл өглөө ах нь нотратын газар очор авч явах юм уу? Гэлээ. Юу гэсэн үг вэ аха? Бид хоёр танд итгэхгүй бол өөр хүнд итгэх вүлээ дээ. Тэгэж цаг алдах хэрэггүй. Та өөрөө мэдээ зохицуул. Ингэсээр залуус түүний гарыг атгаад гарцгаажээ. Болох юм уу даах ой? Би айж байна шүү. Үл хөдлөлийн газар ийм хууль бус юмыг тэгээ зохицуулж өгдөг юм уу? Хүний байр зарсан хэрэгтэй шоронд орох юм болж байгаа юм биш үү? Химэн цэвэл хилээд шанаагаа тулан суув. Түүний сэтгэл хачин их өмөрч бачууран байлаа. Болохгүй юм гэж энэ орчлонд байхгүй шүү дээ. Үгүй чи юунд ингэж шаналж байдгийг? Эн чинь би бүхнийг зохицуулж байна штэ. Ингэж хэлсэн ч түүнийг ихэд зэвүүцэн харж байг цэвэл анзааран ар нуруугаар нь хөөт оргих шиг болов. Ер нь бодоод байх нэ. Би энэ байрыг зархаа боллоо. Эцэст нь юу ч болох юм бэлээ. Саруулн ч авна уу, бүүгэн ч авна уу, авах эзэн нь аав нэз. Би айж байна. Саруул биднээс тийм амар салгахч хүн биш. Ингээд цэвэл дууга хураан суув. Өө за. Эцэс чи ингэж новшрох байсан юм бэ те? Чи болооч те. Энэ нэг юм хурдан өгөхөд өгөөсөө чамтай хамт жаргах юмсан гэдээсэн. Бараг тэр нөхрөө чи өөрөө цааш нь харуулчихсан юм биш үү? Хэлбэл хэлэх үг, ярил ярих яриа надад би шүү. Чам зэргийн мөх өгшин авгааг царайчил суудаг эр хүн би биш. Чи мө зүгээр их юм санаад байна уугүй юу? Энэ мө чиг үнэрсэн хуучин байрыг чинь их хүн хүргээд өгсөн чинь харин гай боллоо гэж. Болохгүй юу гэж юм. Чам зэргийн хөгшин авгаа хуучин амбар хоёрт хоргодох ээр би мөн үү? Гээд цэвлийн нүүрөөд нулимсан чай өөрийнхөө өмч болох жижиг цөнхтэй хувцаа бариад тэр чигтээ гараад явчихав. Пөөх ямар муухай хүн бэ? Анх юу гэж ярьж яаш надад нялгандаг байлаа да. Ямар ч өтгөрийн хорлолоор би энэ өөдгөө юмтай уулзрав та. Сайхан ханаа хүртэл гомдоож өхүүлдэг. Би ямар тэнэг хүн бэ? Ингэж үгэлсэн цэвэл мэгшин ойлов. Бодох тусам өөрийн ирэхгүй гомдол тунарна. Болий доо. Би ямар муу талигаж хандаа гомдож уйлж байгаа биш. Намайг тунж гомдож уйлах бүр тэр минь духан дээр үнсэж аргаддаг гэсэн. Одоо хин намайг тэгж аргадах вүлээ дээ. Ёстой миний хийсэн нүгэл нүдээр минь асгарч явах шиг байна гэж. Би муутай их нэрийг нь эзгүүчилж, нэлх охиныг нь өнчрүүлж, тэр айлын эзнийг булааж авсны хариу шийтгэл энэ юм байгаа. Би ч гэж би их нь өнгөрсөн хөөрхий охиныг эцэгтэйгээ уулзахаар эрэхтэн хатуурхаад эцгийнхний юмыг охиноос нь харамлаад л ингэж амаараа шороо өмгөх гээд байж л дээ. Ингээд дахиад ойлов. За болий.
Нэг орон гэргүй зовгуулээр манад хит хоног хорогдож миний сэтгэл зүрхээр тооглоо олъез. Угаасаа хүн чанаргүй тийм юмд гомдож өөрийгөө зовоогоод ч яах вэ? Ямар орон байраа заруулчихсан ч биш. Тэр хүнийг эрт таньсан нь харин сайн боллоо гэж бодоод цэвэл нулимсаа арчин босч угаалгын өрөөнд орж нүрээ хүйтэн усаар шавшин угаав. Тэрээр овоо жаахан тайвширсан ч дотоод сэтгэл нь дүүрэн гунгаар цэлэлзэн байлаа. Зочны өрөөний ширээн дээрхийг цэвэрлэж байтал хаалганы хонх дуугарав. Цэвэл инээмсэглэн зүрхээ даарж чаа буцаад ирлээ. Бас яах вэ зайлвал надад сайн юм шиг байгаамаа. Хэдийн насны заяа төөрөг юм бол тоо. Өдийн насанд ийм хүнтэй таарч салж хагасч чадахгүй зовж явдаг. Надад биш байранд маш унаад эргээд ирж байвал одоо би яана. За ямар ч байсан уулзаж үгийг нь сонсъё гэж бодон хаалга тайлбал чинэлэг байдлаар хувцалсан өөрийнх нь үе тэнгийн том алагнуудтай царайлаг дуу эмхтэй өөр нэг эмхтэй хамт зогсож байлаа. Бас байр зарах зараар явж байгаа улс байх нь энэ чой намайг зовооч дуусахгүй нэ химэн бодсон цэвэл тэдэнтэй хямцгардуу байдлаар мэдлэв. Та нар юм хүмүүс вэ? Таата биш байдлаар асуусан цэвлийг тэдгээр эмгтээчүүд сонжих мэт харж сайн байна уу? Би чаата уулзах гэсэн гэлээ. Ча одоогоор байхгүй. Хэдийд ирэх юм бол мэдэхгүй юм да. Ирэхгүй ч яж магадгүй. Химэн цэвэл үннээ хэлв. Тийм үү? Өөрөө чагийн эхнэр нь мөн үү? Эхнэр нөхөрч гэх юм байхгүй. Манад хит хоног байж байгаад төрөөхөө явлаа гэд хувцас аваад гарсан. Тийм үү? Тэгвэл дээр ирэхгүй ч яж болох юм. Ча өөрөөс чинь ямар нэг юм салгаагүй эз? Үгүй л дээ. Та нар чагийн танилуд уу? Чи наад эмэгтэйтэйгээ уулзаж үннээ хэлээчтэй. Тэр өөдгөө амтан бас нэг хүнийг зовлон дуудаж байж болно штэ. Та нар адилхан эмэгтэй улсан. Хоорондоо ойлголцсон дээр баха. Гэд өндөр эмэгтэй алаг нүдэт эмэгтэйг үл ялэг түлхөв. Би ороод өөртөө чи ярилцаж болох уу гэсэн тэр эмэгтэй асуултанд чойг мэдэж авах хүсэлтэд хөдлөгдсөн цэвэл уухаан тас зөвшөөрч хаалгаа нээлээ. Миний найз сайн ярилцаад болж өгвөл тэр чойг олохыг бодоорой. Найз нь машинд хүлээж бай гэд нөгөө эмэгтэй цааш яваад өгөхөд тэр хоёр дотогш оров. Ийшээ том өрөөнд ор. Би сайхан цай аваад ирээ гэсэн цэвэл нөгөө эмэгтэйг буудан сандалтаа суулган өмнө нь тавгтаа чихэр тавьж чихэр идэж байгаарай гэлээ. Би нөхөртөө 4 хүүхэдтэй байсан. Хөдөө амьдардаг. Нөхөр маань сум орон нутагтаа нэр хүндтэй баян чинээлэг хүн. Бид тусдаа малчинтай чинээлэг сайхан амьдардаг байсан. Гэтэл сүүлийн 5 сард миний амьдралд чой орж ирсэн. Би нүгэл үлдэж нөхрөөсөө далдуур чойг хайрласныхаа шийтгэлийг одоо амьдралаараа эдэлж явна. Чойг манад байх үеэр өнгөрөгч намар нөхөр маань гинт алга болоод одоо хүртэл амьд өгсөн нь мэдэгдэхгүй ямар ч сураг аниргүй байна. Баг хүмүн эцгийнхээ алга болсон сэжиглэгдэн хоригдож байгаа. Ер нь тэгээд намайг нөхрийнхөө араар чойтой явуулдаад байгааг мэдэх болсон нутгийнхан намайг одоо хэр нөхрөө хөнөөсөн гэж сэжиглэн надтай тоож харьцах хүнч байхгүй болсон. Энэ цаг үеийг хүлээж байсан юм шиг чой нэг л өдөр надад хоёлаа эндээс явъя хотод очиж амьдрья гэж ятгахсан. Би нөхрөө олттол гэртэй байна. Тийхгүй бол намайг хүмүүс өөрөө буруутай болоод зугтчихлаа гэж ойлгол яах юм бэ гэж би түүнд хэлсэн. Гэтэл тэр би тэгвэл төрүүлж очиод орон байр бэлдэж байя. Тэгээ чамайг эргэж авъя гэд манай нөхрийн сейфтэй мөнгийг тэрврээд эргэж ч харалгүй явсан да. Тэнд дор хаяж 500 сая төгрөг байгаа. Энэ мөнгийг авч яваад чой сураггүй алга болсон. Харин тэгтэл манай найз түүнийг энд амьдарч байгааг мэдээд надад хэлсэн. Тэгээд л би ирлээ л дээ. Атаглаж би одоо чойгоос мөнгөө салгаж авмаар байна гэж яриад цэлэгнэх нулимсаа арчсан дагийг игч тэр эмэгтэйг харж санаа алдсан цэвэлж бас өөрт тохиолдсон зовлонгоо ярив. Түүний яриаг анхааралтай сонссон даги бид ижил зовлонтой улсан. Тэгээд нөхөрч нас орчихдаг ямар харамсалтай юм бэ? Миний нөхөрч гэсэн нас барсан байхыг үгүйсэхгүй. Одоо бол бүр амьд байгаа гэдэгт нь итгэлгүй болчихсон. Би маш их ганцаардаж байна гэж хэлээд хачин их санаа алдав. Би ч мөн адил их л ганцаардах боллоо. Ер нь тэгээд бүх юм надаас болсон л доо. Хань минь өвчтөөч гэсэн амьд байхад нь би чойг дагуулж ирж л байдаг. Талигач минь надад ямар их гомдоо бол доо. Химээ хоолоо зангируулан хэлээд цэвэл нулимс мэлтэгнүүлв. Би бүр өөрийгөө үзэн ядаж хогчин чи ингэж зовлонгийнхаа үрийг өөрөө тарьсан гэж өөртөө чанга хэлдгийн гэсэн даги мөн санаа алдаж нэрээ чи байраа түнд алдчихаагүй нь их юм да гэлээ. Харин нэг эвгүй оргиод муу зүн савн татаад байхаар нь болио гэж чойд хэлсэн. Тэгж хэллээ гэж уурлан намайг доромжлоод гарсан.
Үнэхээр хэлэх муу ч үг алга. Муу хүн гэж байдаг бол чой хамгийн муу хүн. Тэр дахиад танаад ирж магадгүй. Сайхан үг хэлээд чиний толгойг эргүүлж байрыг чинь салгах төлөвлөгөө боловсруулад л ороод ирэх байх та. Магадгүй л дээ. Тэглээч энэ байр минийх биш ээ. Ер нь би талигачийн ганц охинд байрыг нөгнө гэж шийдэд байгаа. Бараг тэр нь ч дээр байхаа. Зовлон үдсэн хүний хувьд хэлэхэд бидний энэ тэнэг зан ийм байдалд хөтөллөө. Чойтой яавал уулзаж чадах болоо. Түүнийг барьж авмаар байна. Чи маргааш өглөө хүрээд ирэх үү? Чой ирж юу нэмаагаад би тэгвэл чамааг ирсэн гэж хэлэлгүй гэртээ байлгаж бай. За тэгэж үзээрэй. Би маргааш өглөө ирнэ. Гэсээр хоёр эмэгтэй цээжин доторх хүнд бодлоо хуваалцсан салцгаав. Тэр өдөр нь чой цэвлэнд ирсэнгүй. Маргааш өглөө нь 10 цагийн үед хаалга хүчтэй балбах чимээнээр цэвэл хаалга тайлж өгвөл өчигдрийн эрэгтэй эмэгтэй хоёр зогсож байлаа. Өглөөний мэндэгчээ ах байна уу? Бид хоёр ахын дансанд мөнгө хийчгээд ирлээ. Химэн тэр хоёр шалтгаангүй нээлдэх ажээ. Юу гинэ? Юу мөнгө? Юу данс? Яагав ээ? Бид хоёр өчигдөр ахтаа 8 их суулсан байна. Танаа байрыг ярьж тохирсон улс. Миний дүүнраа та нар нэг зүйлийг сайн ойлгоогүй бололтой. Энэ байр тэр ахын чинч байр биш. Миний ч байр биш. Эзэн нь өөр хүн байдгийн. Би чойд хэлсэн штэ. Энэ байрыг зарахгүй гэж. Харин та нарт хэлээгүй байна л да. Цэвлийн энэ үгийг сонсоод тэдний царай барс хийгээд явчих нь тэр. Юу вэ? Та ч одоо байдлаа юу яриад байгаа юм бэ? Бид танаа байрыг авнаа гэж тохироод сая ахын дансанд 120 сая төгрөг хийчихсэн штэ. Тэгэхэд одоо яах юм бэ? Гэж тэд сандралтахад цэвлийн толгой руу мунаар дэлсээд авах шиг болов. Юу гинэ? Та нар чинь тэгээд мөнгөө чойгийн дансанд хийчихсэн хэрэг үү? Харин тийм ээ. Тэр ах өөрөө энэ зүйлийг хүссэн штэ. Болохгүй штэ, болохгүй. Тэр чинь луурдаад явчихаж одоохоо очиж тэр банкнаас мөнгөө буцааж авцгаа. Түүний луурчин байсныг би мэдсэнгүү. Гээд цэвэл хаалга түшин шалан дээр лагхийн суув. Тэнгэр минь, одоо би яана? Тэр байрыг манзаарчихсан байна. Гэх тунч яоцгүй хар бодол түүний цээжийг явчихна. Шатаар өгсөх хөлийн чимээ дээшилж дагид тэдний дэргэд хөрч хаалга налан унсан цэвлийг харж дуу алдан гүйн очив. Хөөе цэвлээ, яаж орхих нь энэ вэ? Чи зүгээр ээ нөө гэсэн даги түүний ингэрийг задгаалж салхи оруулахыг хичээгээд сандарч твдсэн хоёрыг харж та нар юу хүмүүс вэ гэж асуув. Бид хоёр харин энэ байрыг худалдаж аваад мөнгөө чой ахын дансанд хийчихсэн. Гэтэл энэ нэгч байрыг зарахгүй хүний байрч гэх шиг юм яриад байна. Өчигдөр хамт байсан өнөө чой гэгчийг хаана байгааг ч хэлж өгөхгүй. Бид энэ нэгчээс мөнгө аваад явмаар байна гэж хүүхэн ихэд уцаартай хэлв. Та нар тэгээд юуны ч туханд хүрээгүй байж мөнгөө яагаад түүний дансанд хийсэн? Энэ цэвэл гэдэг хүний гар дээр май гэд тавиагүй үсттэй та нар гэсэн залуу дагийг ихэд яазгүй харж энэ хоёр хүн нэг гэрийн хоёр юм байгаа үсттэй. Бид мөнгө авч яаж салнаа? Тэр чойгоо олоод ир гэж агсрав. Болтгсон бол би ч гэсэн чойтой уулзаж мөнгө авмаар байна. Түүнийг ийм луурчин гэдгийг хохирсон хойноо л мэдэж байна. Та нар ингэж цаг алдаж байхаар түүнийг дансандах мөнгө үрж дуусгаас нь өмнө цагдаад мэдэгдэж баривчлуулж мөнгө олж авсан ч хожих байх шүү. Гэсэн даги цэвлийг дотогш нь авч оров. Нэрэ тгий хараа. Би гүйлээ. Чи энэ айлыг манаж бай. Наад мо залтаа авгаачин гараа зугтчихгүй дээ. Холбоотой байгаа наад мо луурчин чинь би цагдаа дагуулад ирээ. Ингэсээр залуу шат түчгнүүлэн доошгүй. Би хожигдчихжээ. Даанч нэг муу савн татаад байсан. Ингэх гээд л байж. Чой аль хэдийн энэ залуугаас мөнгийг наваа зугтчихаж мэдээж одоо намайг чойтой хамт байж хүний мөнгө залилж авсан гээд цагдаа нар баривчилж хорин үз. Чамаас нэг зөвлөхгүй. Чи энэ утас руу залгаад намайг ийм байдалд орчихсон. Байраа алдхаас өмнө ирж чойжилж ав гэд хэлчихтих үү. Манай талигаа чи охин байгаа. Гээд цэвэл нулимсаа арчив. За би хэл хүргээд орхиё. Ер нь одоо ч ярьчихсан яадгийн гэж хэлээд даги уцаа гаргаж ирэв. Одоо болохгүй. Энэ хүүхэн биднийг хараад байна. Яаж мэдэх вэ? Хүүхдэд гай болох вэ гэж цэвлийг шивнэхэд даги уцаа далд хийв.